Хэрвээ давтан тун зорилттой бүлгийн 50-аас дээш хувь бол бид нар улбар шар түвшнээс одоо шар түвшинд шилжих ийм одоо шийдэл рүү нэр орох хэрэгтэй. Энэ дээрээ улсын онцгой комисс, нийслэлийн онцгой комисс, мэргэжлийн байгууллагууд бэлтгэлээ хангах хэрэгтэй. Нэгүрлэл бид нар бустер тунгийн одоо зорилттой бүлгийн 50% хэрвээ бустер тун хөрвөл бидний хувьд улбар шар буюу өнөөдрийн одоо өндөржүүлсэн нөхцөл байдлаас за энгийн түвшний өмнөх шат буюу одоо шар түвшинд орох. За энэ дээр хэдүүлээ бас ингээд урайлга дэвшүүлээ. Тийм ээ одоо босод салбартаа бустер тундаа идэвхтэй хамрагдаарай гэдэг. За бустер тунд хамрагдах дээр шинжилгээ ухааны байгууллагууд мэдээлэл сайн өгөө. 3 дахь тунгийнхаа тэр одоо надад тайлбарлаж өгсөн юм иргэдэд тайлбарлаад өгч байна. Нэгдүгээрт одоо чиглэл тэр нөгөө биеинд байгаа сөрөг бие, эсрэг биед тийм ээ. Эсрэг биед ямар хугацааны дараа яаж буурч байгаа учраас давтан тун таны дархлааг хэрхэн сэргээд боломжтой юм бэ гэдгээ ингээд нэг ойлгомжтой яриад өгч байгаа. Манай эмчнэр юусэн гэдэг нэг юм ойлгомжгүй хэлээр яриад байгаа. Өрөөнд орж тайлбарлахаар л уул нь ойлгоод их юм. Тэгээд нөгөөт нь иргэдийн дунд болохоор бүтэн ойлгохгүй. Нэгдүгээр энийг л зүгээр ингээд хэлээд өгч байна. Хоёрдугаар вакцин гэдэг бол цуснд хийдэг. Тийм учраас агаараар халдвар авч байгаа нь бол одоо давтан тун хамрагдлаа гэдээ халдвар авахгүй байна гэдэг баталгаа биш. Харин та хөнгөн өвдөх, мэдэхгүй өнгөрөх, амь насан чинь аюул учруулж байгаа магадгүй өвчин одоо амьсгалын замаар халдж байгаа ханиадтай адилхан хэмжээнд хөнгөн өнгөрүүлнэ л гэдгийг хэлж байна. Тэгэх юм бол хүмүүс тэгэхгүй нэг одоо вакцин хийлгэхлээр халдвар авахгүй гэдэг ингээд манай иргэд бас юм буруу ойлголттой байгаа гэх шиг байна л да. Тэгээ хүмүүн тусаад идэгж байгаагаа бас ингээд вакцинтай холбож бодохгүй байх шиг байна. Хэрвээ зүгээр ингэж хүмүүн тусаад идэгдэг ийм өвчин байсан бол дэлхийд даяараа юу л оллоо гэж ингэж бүтэн 2 жилийн хугацаанд хөл хорой тавьж ийм одоо байдалд орох вэ тийм ээ. За дээрэс нь ямар одоо өвчлөлттэй, суур өвчлөлттэй хүмүүстээр одоо нас баралт илүү тохиолдож байгааг маш нарийн өгч тэр хүмүүсээ илүү одоо хамгаалах тал дээр анхаарал хандуулах заашгүй шаардлагатай. Одоо гол стратеги бол эрүүл мэндийн салбарын одоо гол стратеги бол тэр байх ёстой. За 11 сарын 1-ээс урлаг соёл спортын 50% дүүргэлттэй үзэгчтэй одоо энэ тэмцээн уралдааг нээгээд халдвар хамгааллын дэглэмээ маш сайн яриад тэгээд шадар сайд хотын дарга, соёлын сайд, шарав жимс дарга, хариуцж байгаа сайд нэмдэр дарга хүмүүстэйгээ бүгднтэй нь уулзаад тийм ээ хит дүүргэлт хийхгүй за буцаад бас хаагдаж магадгүй гэдгийг нь хариуцлагын гэрээгээ маш нэрвчилж хийгээд 3 дахь тунд хамрагдах одоо энэ ажилд идэвхтэйгээр одоо ингээд бас уриалж өгөхийг хүсээд бустер тун одоо 30-аас дээш хувьд гарч иж бид нэг илүү тогтвортой соёл урлагийн тоглолт явах боломж үүснэ гэдэг чинь эрүүл мэндийн байгууллагын тийм ээ тэр мөрийгээ боддоор хэлээд тэр мэдээлэл өгөөд тэгээ энэ дээр одоо нийгмийг уриалж өгөөч ээ